хичээл эхэлцгээе. Өнөөдрийн голдуу ямар хонууд үзэх юм бол үзэх вэ гэх юм бол үгнүүд байгаа. Яг өгүүлбэрийг хооронд нь холддог үгнүүд. Яг тэр голд нь ордог, ихэнд нь ордог гэсэн ийм үгнүүд байгаа. Жишээлбэл нэг та нарын мэдэх because, but, and гэсэн үгнүүд байгаа. Тэгэхдээ тэрнээс гадна өөр урт өгүүлбэр зохиож болох ямар үгнүүд байдığım бэ? Тэрүүгээр яаж өгүүлбэр зохиох юм бэ? Тэр өгүүлбэр зохионгууд ямархан утгатай болох юм бэ гэсэн хичээл орж байгаа шүү. За тэгэхээр хамгийн ихний үзэх үгнүүд нь юу вэ гэх юм бол since болон because хоёр байгаа. Since болон because. За энэ бүгд нэг харъя. I don't have any money. Since I don't have any money, I can't buy a car гэдэг чинь. За тэгвэл хүмүүс нэг since гэхээр нэг since 1907 гэдэг ч юм уу. Тэнгүүд нэг тэнцэнээс хойш цаг үе ингэж ярьж байгаа үед since-ийг ашигладаг гэж боддог. Гэхдээ яг үндэ since гэдэг чинь өөрөө бүр хоёр заримдаа 3 ч утгатай байж болдог шүү. Тэгэхээр тэр нэг утга нь бол та нарын мэдих тэрнээс хоош гэсэн утгатай. Нөгөө утга нь болохоор тийм болохоор гэсэн утгатай. За бөөр нөгөө word file руу ороод хараарай. Хамгийн ихний ийм нэг хүснэгтэн дээр нь оролцсон байна. Cause and effect гэдэг чинь. Энэ болохоор ингээд ямар нэгэн үйл гараад тэрний учир нь шалтгаан эсвэл үр дүн гэсэн иймэрхүү утгатай байгаа. За тэгвэл because since гэдэг нь болохоор нэг бол яагаад гэвэл нэг бол тийм болохоор гэсэн юм утгатай байгаа шүү. Тэгэхээр монголоор зүгээр нэг өгүүлбэр зохиогоод үз. Би мөнгөө болохоор машин авч чадахгүй байна. Би датаг болохоор нэт орж чадахгүй байна гэдэг ч юм уу. Миний утас цэрэггүй болохоор би чамруу залгаж чадаагүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү ингээд болохоор гэсэн өгнүүд маш их ашигладаг. Тэгээ бид нар because гэдгийг мэддэг ч гэсэн since гэдгийг нь ерөөсөө мэдгүй. Тэгэхээр since-ийг нь бөөнөр явуулсан нэг хараад үзье. I don't have any money. Since I don't have any money, I can't buy a car гэдэг чинь тийм үү. Тэгээ энэ because хөлбөр нь болохоор I can't buy a car because I don't have any money. За энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэх юм бол утгын хувьд ялгаа байхгүй. Гэхдээ өгүүлбэрт орж байгаа тэр өгүүлбэрийн байрлалууд нь шал ондоо болж байгаа. За тэгэхээр хамгийн ихэнд энийг би ямарсан тайлбарлах юм. За энэ яг хүснэгт рүүгээ хараарай. Example complex sentence гэдэг доор нь болохоор их мөнгө байхгүй болохоор би машин авч чадахгүй гэсэн байна. Тэрний доор нь since I don't have any money I can't buy a car гэдэг энийг бичсэн байгаа. Яг тэрний доор нь since нэмэх нь шалтгаан нэмэх нь тодорхойлолт гэсэн байна. Тэ энэ чинь ерөөсөө бичээгүй word file дээр байгаа шүү. Since нэмэх нь шалтгаан нэмэх нь тодорхойлолт. За яг өгүүлбэрийн бүтцэн яг иймэрхүү. Би бүтцийг ярьж байна. Grammar яриаг байгаа шүү. Бүтцэн иймэрхүү. За энэ чинь нэг жишээлбэл бол би датаагүй болохоор залгаж чадсангүй гэдэг чинь. Тэнгүүд залгаж чадсангүй гэдэг нь шалтгаан болох уу? Эсвэл датаагүй гэсэн шалтгаан болох уу? Ойлгомжтой датаагүй гэдгийн шалтгаан тий. Тэгэхээр since гэнгүүт I didn't have any data тий. Дата байгаагүй гэсэн өнгөрсөн цаг дээр хэлж байгаа учраас дата байгаагүй гэж ярих учраас since I didn't have data тий. Надад дата байгаагүй учраас би нэт орж чадсангүй. I couldn't access the internet. Одоо нэт орж чадах гэж хэлэхээр бол өгүүлбэр нь болохоор I can access the internet. Чадна, can гэдэг чинь чадна гэсэн утгатай шүү дээ. I can ride a bike гэдэг шиг. Тэгэнгүүт чадаагүй гэдэг өнгөрсөн цаг дээр ярихаар бол I couldn't, can гэдэг чинь could болоод тэгээд чадаагүй гэдэг нөгөө эсрэг утгатай хэлж байгаа болохоор can, could гэнгүүтээ couldn't болчихж байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол бүтцийн юмхүү because-ийн бүтцэнд юу гэх юм бол жоохон доошоо болоод харангууд тодорхойлолт нэмэх нь because нэмэх нь шалтгаан. Бөөнөр энийг бол бич чадна. I like dogs. Би нохонд дуртай because they are cute. Яагаад гэвэл тэд нэр айгүй хөөрхөн тий. Одоо тэд нар хөөрхөн гэсэн шалтгаан тэгмүүдээ би нохонд дуртай гэсэн тодорхойлолт голд нь because орж ирлээ. За тэгмүүд since нь юм байдаг because нь юм байдаг. За тэгэхээр яг өгүүлбэр нь бүтцэн иймэрхүү. За тэгвэл яг grammar нь ямар байдığım бэ гэдгийг бөөнөр нэг харж үзье. За энэ чи since гэд хоёр хаалт оролцсон байна тийм үү? Тэгэнгүүтээ энэ хоёрын доогуур нь нэг ингээд зураас тавцсан байна. За энийг сайн харж байгаа. За энэ since-ийг ингээд хаслаа гэж бодъё. Энэ can't buy a car гэдгийг хаслаа гэж бодъё. Тэгэнгүүт энэ дангаараа өгүүлбэр нь зөв байна уу? I don't have any money. Энэ дангаараа өгүүлбэр нь grammar-ийн хувьд зөв байна уу? Зөв байна. Окей, та нар буруу гэж бодсон бол өчтөр хичээлийг сайн үзэх хэрэгтэй байна да. Тэгэхээр I don't have any money. Надад мөнгө байхгүй. Зүгээр юм энгийн л өгүүлбэр. Тэ? Тэгэнгүүт энэний араас орж ирж байгаа хамгийн ихний энэ хэсгийг хаслаа. Тэгэнгүүт сүүлийн хэсгийг уншия. I can't buy a car. Тэгэнгүүт энэ зөв өгүүлбэр үү?
Зөв үйлбэр. Би машин авч чадахгүй. Зүгээр л энгийн үйлбэр те. Тэгвэл яг яадаг вэ гэхээр одоо энэ яг ингээд гоёсэн гарч ирж байгаа. Яг яадаг вэ гэхээр sense гэдэг үгийг хамгийн урд нь тавилаа. Нэг шалтгаан тавилаа. Нэг тодорхойлолт тавилаа. Энэ хоёр нь хоёулаа тусдаа өөрөөсөө ингэж өгүүлбэр болж болох тий граммарын хувьд ямар ч асуудалгүй ийм хоёр тусдаа өгүүлбэрүүдийг хооронд нь ингэж араас нь тавингуудаа урд нь sense гэдэг үгийг тавилаа. Тэгэл энэ гурав нийлэл том өгүүлбэр урт өгүүлбэр болно гэсэн. Тэгэхээр иймэрхүү амархан байдаг шүү. Ерөөсөө эдгээр нь тусдаа ингэж бичиж байгаа үедээ граммарын үед алдаагүй байгаа бол та нар зөв хийж гинэ гэсэн үг. Окей? Тусдаа бичлэхдээ граммарын үед алдаатай байх юм бол та нар буруу бичиж гинэ гэсэн үг. За тэгэхээр энэ бол бүх урт өгүүлбэр дээр өөрчлөхгүй. Тэрийг сайн анзаараарай. Энэ бол зүгээр яг өнөөдөр зааж байгаа хит хитэн урт өгүүлбэрүүдээр үйлчилж байгаа шүү. Дараа нь угаасаа яг ямар хөө өгүүдээр үйлчлэлтийн үгүй юу гэдгийг нь бол би тайлбарлаад явчихна. Өнөөдөр ч гэсэн яг тиймэрхүү өгүүлбэр байна. За тэгэхээр надаа мөнгө байхгүй учраас тэр байхгүй гэд одоо цаг дээр ярьж байна. Надад мөнгө байхгүй учраас би машин авч чадахгүй. Яг одоо цаг дээр мөнгө байхгүй би машин авч чадахгүй гэсэн хэлж байна. Тэнгүүд надад мөнгө байгаагүй. Тийм учраас би машин авч чадаагүй гэдэг нүг одоо нэг найз нь чи нөгөө машин авсан уу гэж асуудлаа. Тэнгүүд нөгөөдг нь харин надад мөнгө байгаагүй маа. Тэгээ би авч чадаагүй гэж хэлчихэж байгаа бол өнгөрсөн цаг дээр don't гэдэг чинь didn't болчихно. Тэнгүүдээ can't гэдэг чинь couldn't болчихно. За иймэрхүү байдлаар та нар өөрсдөө цагаа өөрсдөө өгүүлбэртэйгээ зохицуулаад явах хэрэгтэй байх шүү. Окей? Өнгөрсөн цаг дээр ийм байсан болохоор ийм байсан гэж хэлчихэж байгаа бол энэ өгүүлбэрийн энэ өгнөд чинь өнгөрсөн цаг дээр байх хэрэгтэй. Харин зүгээр одоо цаг дээр эсвэл магадгүй ирээдүйн цаг дээр хэлчихэж байгаа бол зүгээр will-ээ залгаад явчих шүү дээ. Will тэгээд verb байдаг шүү дээ. За тэгэхээр since гэдэг нь ийм байна, because гэдэг нь ч гэсэн яг ялгаагүй because-ыг ингэж дарлаа гэж үзье. Тэгвэл I can't buy a car. I don't have any money. Тийм бос зүгээр л гол нь because гэдэг үг залгаад та нарын энэ өгүүлбэр чинь ингэж урт болчихж байгаа байхгүй. За тэгэхээр бөөнөрөө нэг жишээ авч үзье. Энд нэг өгүүлбэр энийг санаарай. I won't eat dog meat. Тэ би нохооны мах идэхгүй. Because яагаад гэвэл I like dogs. Би нохоон дуртай. За энэ бол ингээд нэг энгийн өгүүлбэр тийм үү. Тэгвэл энийг яаж бүр улам урт болгож болох вэ? Тэ? Яаж ингэж хүмүүс ингэж урт ингэж бүр нэг цогцлбор шиг ингэж урт өгүүлбэр бич чаддаг гэх юм бол араас нь бас нэг үг ингэж залгаад өгч. Та нар but гэдэг юм мэдэн штэ. Гэхдээ тэ? Гэхдээ I will eat lamb. Би хоньны мах иднэ. Яагаад гэвэл хоньны мах амар амттай. Тэгэхээр айгүй би нохооны мах идэхгүй. Яагаад гэх юм бол би нохоон дуртай. Гэхдээ би хоньны мах идэнэ. Яагаад гэх юм бол айгүй амттай учраас. За яг иймэрхүү урт өгүүлбэрийг ингээл бичиж байгаа хгүй. Тэнгүүд нөгөө нэг би танарт хэлсэн шүү дээ. Энгийн өгүүлбэрүүдээ эхлээд мастер хийчихээ гэж хэлсэн шүү дээ. Энгийн өгүүлбэрүүдээ эхлээд мастер хийчих. Өчтөр уржигдэр үтсэн тэр дүрмүүдээ та нар сайн ойлгоод авчих. Хэрвээ тэдрийг сайн ойлгоод авсан байх юм бол энэ холбоо энэ нэг утгыг нь хооронд холбож өгдөг энэ өгнүүдийг голд нь ингэж цацаж оруулаад нөгөө нэг граммарын хувьд зөв өгүүлбэр чинь бүгд хоорондоо нийллээ айгуу том урт өгүүлбэр болж болох байхгүй. Тэгэхээр энэ та нар хараа та. Энэ but because гэсэн энэ гурван үг гарч ирлээ. Энэ тэр чигтэл өгүүлбэр бүтэн өгүүлбэр болчихж байгаа байхгүй. Урт өгүүлбэр. Тэгээ эдгээр нь бол бүгд граммарын хувьд асуудалгүй. Граммарын хувьд зөв. Окей? Граммарын хувьд зөв. За, ийм байна. Хамгийн ихнийх нь игээд боллоо because тэгээд since буюу тийм болохоор эсвэл яагаад гэвэл гэсэн иймэрхүү үгнүүд байна. За тэгвэл доор нь байгаа нэг хоёр монгол өгүүлбэр байгаас энэ word file дээр байгаа. Би чамд хайртай болохоор би голор өсөрсөн гэж байна. Дараагийнх нь болохоор цэрэг дуусаад байгаа болохоор надад цэрэглэгч хэрэгтэй байна гэдэг чинь. Тэгэхээр энэ хоёрыг бөөнөрөө англи руу орчуулаарай. Би дараагийн хэсэг рүү орж байна. Yes.
За тэгэхээр бүүнөрөө яаж хийсэн бэ? Би юу вэ? Өгүүлбэр нь би чамд хайртай болохоор би гол руу өсөрсөн гэдэг чинь. За энийг яаж хэлэх вэ гэх юм бол эхлээд шалтгаан нэлнэ. За sense гэж бичиж байгаа бол эхлээд sense нэмэх нь шалтгаан гэдэг чинь тий. За тэгэхээр эхлээд тодорхойлолт нь юу байсан бэ? Би гол руу өсөрсөн гэдэг тодорхойлолттой тий. Тэгэнгүүт шалтгаан нь юу байсан бэ? Би чамд хайртай болохоор гол руу өсөрсөн гэдэг чинь. Тэгэнгүүт sense нэмэх нь шалтгаан гэдэг чинь. Шалтгаан болохоор гол руу өсөрсөн. Тэгэхээр sense шалтгаан болохоор би чамд хайртай. Тэгэхээр since I love you I jumped into the water гэж хэлнэ. Since I love you I jumped into the water. Би чамд хайртай гэсэн шалтгаантай болохоор гол руу өсөрсөн гэдэг чинь. Тэгэхээр because гэдэг нэр нь болохоор I jumped into the water because I love you гэж хэлэх байхгүй. Би гол руу өсөрсөн. Яагаад гэвэл би чамд хайртай гэдэг чинь. За тэгэхээр цэрэг дуусаад байгаа болохоор надад цэрэглэгч хэрэгтэй гэдэг чинь. Тэгэхээр энийг болохоор since my battery is dying. За энэ battery is dying гэдэг нь болохоор ингээд миний батарей өгч байна. Дуусч байна гэсэн утгатай шүү. Since my battery is dying, I need a charger. Надад charger хэрэгтэй байна. I need a charger. Ингээд хэлчихнэ. Тэгвэл because гэдэг нь болохоор I need a charger because my battery is dying гэж хэлчихнэ. Okay? За. Айгуу амархан. За тэгэхээр дараагийн хэсэг рүү бөөнөрөө орё. Энэ дээр асуудал байгаа бол бөөнөрөө хичээлийн сүүлийн 10-аас 15 минутын асуулт хариултан дээр асуугаарай. За тэгэхээр дараагийнх нь болохоор although even though тэгээд whereas while гэсэн дөрвөн үгнүүд байгаа. За тэгэхээр энэ дөрвөн үгнүүд бөөнөрөө хоорондоо адилхан гэсэн үг шүү. Зүгээр ингээд нэг хүснэгтэнд байгаа гэхээр адилхан гэсэн үг шүү. Тэгэхээр энийг хамгийн ихнийг нь харчъя. Even though гэдэг нь юу гэсэн утгатай гэхээр гэсэн гэсэн утгатай. Тийм ч гэсэн гэсэн утгатай. Тэгэхээр одоо юу гэдэг чинь би чамд хайртай ч гэсэн одоо юу гэж би чамд сайн ч гэсэн хоёул зүгээр найзууд байх гэдэг ч юм уу те. Нэг сэрхүү хүмүүс та нар сонсч ирсэн үү эсвэл хэлж ирсэн үү те. Би чамд чи надад таалагддаг ч гэсэн би чамтай үерхмээрг байна гэдэг ч юм уу те. За юу гэдэг чинь би махан дуртай ч гэсэн одоо мах идмээрг байна гэдэг ч юм уу те. Яг иймэрхүү үеүүдэд одоо та нарт өдөр тутамд ингээл яг тийм л дээ те. Одоо тийм ч гэсэн би нэг тиймэрг байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү болохоор even though although гэсэн энэ хоёр үг орж ирдэг нэ шүү. Even though although гэдэг нь болохоор яг адилхан хоёр утгатай үгнүүд. Тэгэхээр жишээг нь харъя. Even though I am free би завтай байгаа ч гэсэн I don't have any energy гэдэг чинь. За тэгэхээр хамгийн их нэг нь зав байгаа ч гэсэн энерги алга гэдэг чинь те. Би завтай байгаа ч гэсэн надад ямар ч энерги алга. За тэгэхээр та нарт тиймэрхүү үед байдаг бах. Тэг ингээд бүр ингээд яг амармаар санагдаж хахад хүү ингээд өө тэгээд хүчтэхүү гэж залгаж малгалаа өө чи ингэчих гэл тэгмүүд үгүй би хиймэрг байна гэл тэгвэл яасан чи завгүй байгаа мөг үгүй завтай л байна л да. Тэгтээ хиймэрг байна гэсэн. Яг иймэрхүү үед яг яаж хэлэх вэ? I am not tired but I don't want to do it гэд энгийнээр хэлж болно. Гэхдээ энгийнээр та нар энгийнээр хэлэх гэж энэ сургалтанд суугаагүй байх гэж бодож байна. Тэгэхээр even though гэдгийг эсвэл although гэж бас байж болно шүү. Although even though хоёулаа болно. Even though I am free I don't have any energy. За тэгэхээр even though ингэж ашигладаг байх нь дөрвийн хувьд болохоор та нар бас дахиад хараад үзээрэй. Яг энгийн үйлдвэр. Энэ хоёр байхгүй боллоо I am free. Би завтай байна гэсэн энгийн үйлдвэр болж байна. Ерөөсө тусдаа үйлдвэр болж байна. Тэгвэл энэ дээдлийн хоёрыг хаслаа I don't have any energy. Надад ямар ч энерги байхгүй байна гэд дахиад нэг тусдаа нэг үйлдвэр болж болох чинь. Тэгэхээр even though гэнгүүтээ араас нь тийм ч гэсэн одоо ийм ч гэсэн гэдгээ хамгийн ихэнд орж ирэх нэ шүү. Тэ? Ийм ч гэсэн even though одоо юу гэдэг чинь би нохоонд хайртай ч гэсэн нохоо авахгүй гэх юм бол even though I love dogs тэ би нохоонд хайртай ч гэсэн хамгийн ихний ч гэсэн гэдгийн урд нь орж байгаа юм нь болохоор эхлээд орж ирэх нэ шүү. Окей? Би нохоонд хайртай ч гэсэн нохоо авахгүй гэхээр even though I like dogs I will not buy them. Тэ I will not buy them. Юу гэдэг чинь би чамд чи надад таалагддаг ч гэсэн би чамтай өрөхгүй гэдэг юм бол even though I like you I don't want to date you. Even though I like you гэхээр би чамд чи надад таалагддаг ч гэсэн би чамд сайн ч гэсэн тэ I don't want to date you. Би чамтай үерхийг хүсэхгүй байна.
Ингээд хэлж болох нь. За тэгэхээр энийг тэгвэл яаж бүр улам урт болгож болох вэ? Тэ яаж ингээд илүү урт өгүүлбэр илүү ингээд гадаад хүмүүс ингээд нэг ингээд бүр ингээд цэг байхгүй ингээд ингээд яриад байдаг шүү дээ. Яг яаж тэгж ярих болох вэ гэх юм бол энэ ч дахиад нэг нэмэлт мэдээлэл оруулдаг тэр голын үгийг оруулаад ирчих хэрэгтэй. Even though I'm free, I don't have any energy because би завтаач гэсэн ямар ч энерги алга байна. Яагаад гэх юм бол юу гэж өдөржингөө ажил хийсэн. Тэ? Even though because I worked all day. Ингээд та нар өгүүлбэрээ илүү урт болгож болох нь гэж. За тэгэхээр ингээд нэмэлт мэдээллийг нь оруулаад ингээд яваал байж болох нь байна. Яг хамгийн гол нь ямар холбоо өгнүүд, ямар тэр өгүүлбэрийн хооронд холбосон тэр өгнүүд оруулж болох вэ гэдгийг дунд нь та нар ингээд жоохон өөрөө бас чөлөө сэтгэлийг ашиглаад ингээд өгүүлбэрээ илүү урт болгож болох нь шүү. Тэгээ энийг харал та. Энэ бас ямар ч зүгээр ингээд эдгээр тэр чигтээ байхгүй байлаа гэж бодъё. Тэнгүүд энийг чинь харал та. I worked all day. Би өдөржингөө ажилласан. Ингээд нэг энгийн өгүүлбэр болчих жоохгүй. Окей. За тэр энийг ойлгоод авчлаа. Although гэдэг нь even though-тэй яг адилхан ч гэсэн гэсэн утгатай. Тэнгүүд дараагийнх нь болохоор while гэдэг үг бай. За тэгэхээр while гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр нэг тэгх зуур гэсэн утгатай. Тэ одоо ингээд намайг хоолой хийж авах зур манай ихнэр гэрээ зэвэлж исэн. Би хичээлээ хийж авах зур манай найз тоглоом тоглож исэн. Би нохоогоо алхаж явах зур тэр нэг залуу гүйж байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд тэр хажуу заавал нэг хоёр үйлдэлийг зэрэг ингэж араас ингэж оруулж ирэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ нэг юм нь while гэдэг чинь хоёр утгатай. Энэ зарим бүгдүүд нь хоёр утгатай байгаа шүү. Тэрийг нь ялгаж сураарай. Яаж ялах вэ гэх юм бол өөрөлдний утгасаа ялгах чинь. Окей? Нэг бичээ сурсан байх юм ялгаж сурч. За тэгэхээр while гэдэг нь whereas гэдэгтэй яг адилхан. Whereas гэдэг нь болохоор харин гэсэн утгатай. Окей? Харин гэдэг нь одоо ямар нэгэн хоёр зүйлийг хооронд нь харьцуулж байгаа эсвэл хоёр зүйл хоорондоо зөрөлдөж байгаа гэж байгаа үед while юм уу whereas-ыг ашигладаг. Энэ хоёр яг адилхан утгатай. Жишээлх юм бол I have black hair while she has blonde hair. Blonde гэдэг нь болохоор шаргал үсийг хэлдэг шүү. Тэгэхээр би хар үстэй харин тэр шар үстэй гэдэг ч юм уу. I'm drinking cola while тэгж болохгүй. I like cola while she likes Pepsi гэдэг. Би коланд дуртай харин тэр Pepsi-ийн дуртай. Яг ингээд хоёр ингээд жоохон зөрөлдсөн хоёр юм ингэж харьцуулж араас нь ингэж залгаж байгаа үед ингэж энэ холбоог ашигладаг нь байна. За тэгэхээр бөөнөр чиг нь харъя. I love burgers while my friends hate them гэдэг чинь. Тэгэхээр би бургерэнд хайртай гэдэг чинь. Би бол бургерэнд амар дуртай. Гэхдээ ерөөсөө сүүлийн 2 сар бургер идсэнгүй амар харамсалтай. Тэгэхээр би бургерэнд амар дуртай. Харин манай найзууд тэрийг үзэн яддаг гэдэг чинь. За тэгмүүд энэ ч яагаад them гэж бичвэ? Гэт нөгөө хүмүүсийн толгойн эргэж байгаа. Яагаад зүгээр burgers гэж бичиж болдгоо юм бэ гэхээр өгүүлбэр дотроо нэг үгийг дахин давтангууд амар нэг тийм англитэй муу юм шиг сонсогддог хгүй. Яг үннийг хэлье. Зүгээр л англитэй тааруухан доогор төвшний юм шиг сонсогддог. Нэг үгийг дахин давтаад but because I talking гэл ямар ч үг байсан давтаал хэлж байгаа юм бол хандаа төвшин чи муу юм шиг сонсогддог, харагддаг. Тийм болохоор нэг үгээ дахиж давтахгүй тулд тэрийг одоо нэг меншн гэдэг чинь Facebook меншн гэж найзаагаа тааглаж маглдаг. Яг тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй юу? Them гэдэг юм уу энийг меншн хийж байгаа гэсэн үг. Энийг тааглаж байгаа гэсэн үг. Окей, энийг тааглаж байгаа. Тэгвэл them гэдэг юм уу одоо яг тааглагч юм шиг хүний нүдэнд шууд burgers гэдээ орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр them гэдэг нь бас it байж болно. Гэхдээ энэ чинь burgers гэдэг олон тоон дээр s авсан байгаа учраас them гэж байгаа шүү. Яг гэвэл айгүй олон төрлийн burger байдаг учраас. За тэгэхээр энэ бол айгүй сонин жишээ байж магадгүй. Тэгэхээр бөөнөрөө яг энтэй адилхан нэг жишээ илүү тодруулах зорилгоор хараад үзье. Энэ доор нь би Солонгос драманд маш их дуртай. Харин манай эхнэр тэрийг үзий яддаг гэдэг чинь. Тэгэхээр
тэрийг гэд монголоор хүртэл бичгтээ тэрийг гэсэн байгаас. Ерөөсө харин манай эхнэр Солонгос драмыг үзэн яддаг гэж ерөөсө бичээгүй. Тэрийг гэж бичсэн байгаа хөө. Тэгэхээр тэр гэдэг нь болохоор нөгөө Солонгос драмыг дахиад меншн таглаж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан англи дээр яг адилхан дүрмтэй шүү. Бөөнөр энийг сайн анхаарж байгаа, сайн ойлгож байгаа гэж би найж байна. Амар маш энгийн байдлаар тайлбарлаж байгаа шүү. Okay? I love Korean drama while my wife hates it гэдэг чинь Солонгос драм гэсэн ганц л ийм категори байгаа шүү дээ. Тэгэхээр it энэ чинь бол it гэж бичнэ. За, cool. За тэгвэл бөөнөр энэ доор нь байгаа тэгээд бас нэг юм тайлбарлах амарчиж. Энэ энгийн үйлдвэр байна. Би бүргийн дуртай. Энэ ч гэсэн энгийн үйлдвэр. Манай найзууд тэдэн дургу. Энэ хоёулаа яг л энгийн үйлдвэрүүд зүгээр л энэ байхгүй боллоо. Энэ утгатай. Энэ байхгүй боллоо. Энэ утгатай. Гэхдээ энэ хамгийн гол нь энийхээ урд байх ёстой. Яг тийм бол дайм гэдэг юмуд яг юу яриад байгаа. Өмнөх үйлдвэр дээр нь бүр ирсэн байх юм бол дайм гэдэг нь бол ойлгож болох нь. За тэгвэл энэ доорныхоо үйлдвэрийг бөөнөрөө нэг орчуулчих. Тэгээ тэр хооронд би дараагийн хичээлийг бэлджээ. За амжилт хүсье. Доорногоо энэ би тоондоо мууч гэсэн чамаас англитэй сайн шүү гэсэн үйлдвэрийг за за тэгэхээр саяны хоёр үйлдвэрийг та нар зоцооч нүггүй юу гайгүй юу. За тэгэхээр саяны хоёр үйлдвэрийг бөөнөр хамтдаа орчуулъя. Яаж орчуулах вэ гэхээр би тоондоо мууч гэсэн англитай сайн шүү гэхээр even though хамгийн эхлээд нөгөө нэг чигсэн гэсэн урд байгаа хэсгийг оруулах гэсэн. Even though I am bad at math. Bad at гэдэг нь болохоор ямар нэг юм да муу гэсэн үг. Ямар нэг юм да сайн гэх юм бол good at. Тэ? Even though I am bad at math эсвэл mathematic эсвэл mathematic тэ. Нэгүдээ таслаалаа. I am better at English than you. Чамаас англитай сайн шүү. I am better at English than you. Би чамаас англитай сайн. I am better at English than you. За дараагийнх нь iPhone вирусдаггүй давуу талтай харин Samsung хэрэглэхэд амархан гэдэг чинь. За тэгэхээр энэ давуу талтай гэдгийг зүгээр хасчих. Зүгээр iPhone вирусдаггүй харин Samsung хэрэглэхэд амархан гэж хэлчих. iPhone
doesn't get viruses while Samsung is easy to use. 자, дахиад би хэлье. The iPhone doesn't get viruses. Вирус авдаггүй гэсэн утгатай шүү. While эсвэл whereas Samsung is easy to use. Samsung бол хэрэглэхэд амархан гэдэг чинь. За тэгэхээр ингэж бичсэн бол сайн байна. Бичиг бол бөөнөрөө яагаад ингэж бичиж байгаа гэдэг ингээд жоохон толгой хэрэгж байгаа бол асуулт хариулт дээр асуура. За тэгэхээр дараагийн хэсэг рүү орцгоё. Окей. За дараагийн хэсэг нь болохоор нэг who, when, where, which, that гэсэн иймэрхүү нэг нэмэлт мэдээлэл өгж байгаа үед эдгэрийг оруулдаг юм байна. За тэгэхээр зарим мэдэх бах. Гэхдээ мэддэг ч гэсэн энэ дэр граммарын үед ингээд алдаатай бичээд байдаг. Тэгэхээр энэ дэр бөөнөр граммар талаас нь айгүй сайн ойлгох гэж орлоо. Та нарыг мэдж байгааг би мэдэж байна. Окей? Мэдж байгааг мэдэж байна. Намайг мэдж байгааг та нар намайг мэдж зааж мэдгүй. Тэгэхээр энэ граммар дээр нь бөөнөр жоохон анхаарах гэж оролдоно. Би граммар дээр чадхаараа амархан болох гэж оролдоно. За тэгэхээр хамгийн ихний who гэсэн жишээ байгаа. За тэгэхээр who гэдэг нь бусдаасаа арай жоохон ондоо шүү. Окей? Бусдаасаа арай жоохон ондоо. Тэгээ энийг би яг яагаад гэдгийг би тайлбарлаж тайлбарлая. The man who saved my cat has already left гэдэг чинь. Okay? The man who saved my cat has already left. Миний моорыг аварсан хүн аль хэдийнэ явчихсан гэдэг чинь. За тэгэхээр энэ яаж бичих вэ гэх юм бол энэ хэсгийг ингээд дарчи. Окей? Энэ хэсгийг дарсан байлаа гэж бодъё. Тэнгүүд the man has already left. Тэнгүүд нөгөө хүн аль хэдийнэ явчихлаа гэсэн утгатай, тий? Тэр хүн аль хэдийнэ явчихлаа. Тэнгүүд нөгөө нэг сонсож байгаа яг тэгж хэлэнгүүд нөгөө сонсож байгаа чинь бас гайхах штэ. Юу ямар хүн? Юу яриад байгаа? Гэт тэнгүүд чи тэр хүнийхээ талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгвэл яадаг вэ гэхээр the man миний моорыг аварсан тэр хүн гэж хэлж байгаа. Миний моорыг аварсан гэдэг нэг өмнө нь магадгүй тэр хүндээ моорыг аварсан нэг хүн байсан гэдэг ингээд хэлчихсэн ч юм уу те. Тэнгүүд нэг хүн чи нөгөө нэг моорыг аварч ирсэн хүн гэдэг ч юм уу те. Тэгэхээр юу гэдэг чи бас та нар нэг иймэрхүү тохиолдол байсан баг. Тэр доржооч ингэсэн гэж хэлсэн гэдэг нэг ямар доржоо те. Тэнгүүд яагад дээ нөгөө нэг бааранд таарсан. Яагад дээ нэг хамт уудсан. Яагад дээ нөгөө ажлын, яагад дээ нөгөө санхуд ажилтдаг юу гэдэг чинь те. Яагад дээ нөгөө нэг манай найзын найз өхөн гэдэг чинь эсвэл найз залуу гэдэг чинь юм уу те. Тиймэрхүү байдлаар ингэж нөгөө хүнээ тодорхойлж нөгөө хүндээ илүү нэг ойлгуулах маягтайгаар ингэж нэмэлт мэдээлэл өгдөө штэ. Тэрнтэй чи яг адилхан гэсэн. Тэгэхээр the man who saved my cat has already left. Okay? Энэ дараагийн чигээр the person who is my friend is called дорж. Тэ? Одоо миний найз болох хүний нэр дорж гэсэн үг. Окей? За би дорж гэсэн жинхнээсээ тийм найзтай биш үү? Би дорж гэдэг хүн таних ч үү. Гэхдээ сүүж шаардж байгаа. Тэгэхээр миний найз болох тэр хүн бол дорж гэж байна. Тэгэхээр энэ ч бас яг адилхан. The person is called дорж гэдэг зүгээр the person is called тэр хүн дорж гэдэг нэртэй гэж хэлж болно. Тэгэнгүүт нөгөө хүн юу хүн чи ямар хүний талаар яриад байгаа те? Юу өчтөр танилцсан хүн юм уу? Өчтөр уулзсан хүн юм уу? Өнөө өглөө ажилдаа хамт явсан хүн юм уу? Юу юм те? Тэгэнгүүт тэр нь болохоор яг нэг миний нэг найз те ингээл одоо тэгжсэн найз гэдэг ч юм уу. Миний нэг найз тэрний нэр нь болохоор дорж байхгүй юу гэж ингээл нэмэлт мэдээлэл өгöd байгаа. За тэгэхээр энэ дээр жоохон дүрм дээр нь бөөнөр нэг анзаараад үзье. Дүрм дээр нь болохоор яаж байгаа гэхээр the man who гэмүүдээ араас нь шууд үйлэг орж ирж байгаас энэ is гэдэг чинь үйлэг штэ бол гэсэн үйлэг багхгүй. Тэгэхээр the man who saved гэдэг нь миний моорыг аварсан хүн гэж хэлээд байгаа. Миний моорыг аварсан хүн. Миний найз болох хүн, тэ? Миний найз болох хүн. Яг иймэрхүү байдлаар хүү гэдгийнхээ араас дандаа үйлэг тэгэнгүүтээ тэр үйлгийн араас нь үйлгээ бас гүйцээгээд ингээд нэг бүтэн үйлэг болгоод ингээд мэдээлэл оруулж явах хэрэгтэй шүү. Окей? Окей. За тэгвэл энэ ч зүгээр Монгол улсын ерөнхийлөгчдээр зүгээр шаав. The president of Mongolia, who is a wrestling champion гэдэг чинь. The president of Mongolia who is a wrestling champion is called Батулга. За тэгэхээр энэ гол байгаа хэлбэрийг бөөнөр хасаад үзье.
The president of Mongolia is called Баттулга. Ингээд хэлчих болно тийм үү? За тэгэнгүүт the president of Mongolia Монгол улсын ерөнхийлөгч бол Баттулга гэж хэлэхэд голд нь болохоор нөгөө нэг самба бүхий авраг болжсэн гэсэн шүү дээ. Дэлхийн аврагч лөө. Тэгвэл самба бүхий авраг болох Монгол улсын ерөнхийлөгчийн нэр нь Баттулга гэж хэлэхэд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний ярьж байгаа хүн нь болохоор Баттулгыг мэдхгүй ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгчийг одоо нэг самбагийн авраг гэдгийг мэдчихсэн хүн байлаа гэж бодъё. Тэр хүнд бол тэгж хэлэх байхгүй. Яагаад нэг самбагийн нэг авраг нэг монгол хүн болж штэ. Тэр хүн чинь Монгол улсын ерөнхийлөгч Баттулга гэдэг нэртэй байхгүй юу? Гэсэн иймэрхүү юм ингээд хэлчихэж байгаа бол ингэж хэлэх байхгүй юу? Okay, the president of Mongolia who is a wrestling champion is called Баттулга. За тэгвэл энэ ч дахиад жоохон дүрмэн дээр нь илүү ингээд бөөнрөө нэг анзаараад үзье. President of Mongolia who is гэдэг чинь тийм. За тэгэхээр is a wrestling champion тэр бол самба бүхийн авраг. Тэгэнгүүтээ араас нь is called Баттулга гэдэг чинь. За тэгэхээр энэ ч яаж байгаа вэ гэхээр бид нар энэ хэсгийг хаслаа гэж бодоход энэ хэсэг нь бүтэн өгүүлбэр буюу граммарын хувьд зөв өгүүлбэр байх ёстой шүү. Тэрийг анзаараарай. The president of Mongolia is called за энэ пассиваар бичсэн байна те. Тэгж нэрлэгддэг, Баттулга гэж нэрлэгддэг. Яг нь монголоор тэгж хэлэхгүй ч гэсэн одоо хүмүүс түүнийг Баттулга гэж нэрлэдэг гэсэн л иймэрхүү л утгатай болоход монголоор тэгж хэлэхгүй ч гэсэн англи дээр болохоор тэгж хэлдэг байгаа шүү. Тэгэхээр president of Mongolia is called Баттулга. За тэгэхээр саяных нэг ийм байна. Бөөнөр энэ доор нь байгаа Монголд нэг өгүүлбэрээс манай нөгөө өсчин хийгээд байдаг найз хурмаа удахгүй хийн гэснийг нэг орчуулаарай. Тэрний доотхыг нь битээ анзаараарай. Бид хоёрын хамгийн анхны болцсон газрыг тийм битээ анзаараарай. Тэр доор нөгөө манай нөгөө өсчин хийгээд байдаг найз хурмаа удахгүй хийн гэсэн энэ өгүүлбэрийг бөөнөр орчуулчих. Би тэгээд дараагийн хэсэг рүү орж ийн. За тэгэхээр саний хэсгийг бөөнөр хийсэн бах. Манай нөгөө өсчин хийдэг байдаг, өсчин хийгээд байдаг найз хурмаа удахгүй хийнэ гэхээр my friend гэж хэлсэн те. Манай найз гэсэн үг шүү дээ. My friend who is a hairdresser. Hairdresser гэдэг нь болохоор өсчин гэсэн утгатай шүү. Тэгэхээр my friend who is a hairdresser will have his wedding soon. Will have his wedding soon. Эсвэл тийм яг нэг хурим хийх гэдэг чинь нэг wedding гэсэн үг шүү дээ. Тэгээд гэрлэх гэдэг юмгууд get married тэгэхээр чинь шал ондоо зүйл шүү. Тэгэхээр will have his wedding soon. За тэгэхээр энэ дээр асуултаа бол бөөнөрөө хичээлийн төгсгөлд асуугаарай. За дараагийн хэсэг рүү орцгоё. Дараагийн хэсэг дээр нь болохоор бид нар нэг who гэдгээс гадна which where when гэдгээс идэрлээ орж байгаа шүү. За тэгэхээр энэ дээр нэг юм сайн анзаараа хүүгээсээ арай жоохон ондоо, жоохон төстэй, гэхдээ арай бас жоохон ондоо.
get capital of France where we had our is Paris. The place is called. За тэгэхээр энэ ч юм хараа. The gift which I gave to him was very special. За энэ яг хүү гэдэгтэйгээ арай жоохон төстэй гэх нь яг юу болсон гэхээр энэ хэсгийг хаслаа. The gift was very special гэж юм те. Тэнгүүд нэг тэр бэлэг нь айгу тийм онцгой байсан те. Айгу онцгой байсан. Тэнгүүд энэ ч нь болохоор түүнд өгсөн тэр бэлэг нь арай онцгой байсан гэдэг чинь. За энэ яг юугаараа ондоо юм бэ? Хүүтэйгээ юу ондоо юм бэ гэхээр энэ голд нь I гэсэн ийм subject шинээр орж ирж байгаа. Окей. Яг гэх юм бол хүү гэдэг дээр нь болохоор нөгөө нэг хүний талаар ярьж исэн болохоор subject identity-нэ ингэж хэрэггүй байсан байхгүй юу? Тэгэнгүүт газар мазрын талаар ярьсан болохоор тэр газар дээр одоо нэг бидний ингэжсэн газар, миний ингэжсэн газар, миний тэгжсэн цаг гэдэг ч юм уу. Тийм үед болохоор дандаа subject-ыг нь авч иж одоо тэр газартайгаа ингэж мэдээллийг нь холбож өгч идэг байхгүй. Тэгэхээр subject энчээ ингэж орж эхэлдэг байгаа шүү. Яг энэ хэсэг. Тэгэнгүүтээ the gift which I gave to him was very special. Миний түүнд өгсөн бэлэг нь маш чухал гэдэг чинь. Тэгэхээр энэ шинээр subject орж ирж байна. За энэ ч дахиад нэг чигээр. The capital of France is Paris гэдэг чинь. За энийг хэлсэн. Францын нийслэл нь Парис гэдэг чинь тийм. Тэгэнгүүт where we had our honeymoon. За энэ дахиад we гэдэг subject ороод ирж байгаас we гэдэг үйлдвэрийн хязгаа орж ирж байгаас тэгэхээр бидний балсараа хийсэн одоо нэг балсараа хийсэн Францын нийслэлийн нэр нь болохоор Парис. Бидний балсараа хийсэн Францын нийслэл нь Парис гэсэн иймэрхүү утгатай байхгүй. Тэгэхээр энэ ч нэг subject орох ёстой гэдгийг битгий мартаарай. За тэгэхээр the place where we met is called Mint гэдэг чинь тийм. Тэгэхээр бидний уулзсан газар гэдэг чинь тийм. Бидний уулзсан газар нь Mint гэдэг нэртэй гэдэг чинь. За энийг хаслаа. The place is called Mint гэсэн иймэрхүү үйлдвэрд болох гэдэг байгаа шүү. За тэгэхээр доорноогоо нэг жишээ үйлдвэрийг бөөнөрөөр хийж үзье. Бидний өчтөр уулзсан ресторанд гал гарсан гэдэг чинь. Тэгэхээр энэ үйлдвэрийг хийгээд үзээрэй. Бөөнөр орчуулад үзээрэй. Би дараагийн хэсгийг бэлтжээ. Амжилт хүсье. За тэгэхээр дараагийн хэсэг рүү орцгоё. Энэний өмнөх тэр өгүүлбэрийн орчуулга нь юу гэх юм бол бидний өчтөр уулзсан ресторанд гал гарсан гэдгээр the restaurant where we met тэ өчтөр уулзсан ресторан бидний өчтөр уулзсан байсан гэдэг the restaurant where we met caught fire гал гарсан гэдгээр нөгөө was эсвэл caught on fire тэ яг иймэрхүү байдлаар ингэж хэлчихнэ. Тэгтээ caught fire, catch fire гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр зүгээр caught on fire эсвэл caught fire гэж ингэж хэлчих болно. Ямар ч асуудал, ямар ч ялгаагүй. Окей. За. Одоо дараагийн нь болохоор if юм уу weather гэдэг чинь. За энэ чинь болохоор if-ийг өчтөр уржигдэр заасан учраас бөөнөрөө зүгээр weather гэдгийг зааж бий. Weather гэдэг нь болохоор бөөнөрөө та нарын мэдэх энэ биш шүү. Окей. Энэ чинь цагаага
Whether гэсэн энэ чинь битсэн байгаа нь болохоор эсэх гэсэн утгатай. За, энийг би танаас тайлбарлая. Юу гэдэг чинь би хөдөө явах хэсгээ мэдэхгүй байна. Тэ? Одоо юу гэдэг чинь одоо ингээд найзуудаараа хөвсгөл рүү явъя гэл ингээд төлөвлөгөө гаргаж ирсэн. Тэгсэн чинь нэг нь болохоор би харин явах хэсгээ мэдэхгүй байна гэдэг ч юм уу. Яг энэ үед weather гэдгийг ашигладаг байна шүү. Ресторан орлоо. Чи бууз авах юм уу бууз авах юм уу гэхээр мэдгүй найз нараа гурил идмээр байгаа хэсгээ мэдэхгүй байна гэдэг ч юм уу. Тэ яг ингээл иймэрхүү үеүүдэд л weather гэдгийг ашигладаг байхгүй. За тэгэхээр энэ жишээг харъя. You need to decide whether you want to eat a steak. In general, you need to decide whether or not you want to eat a steak. Энэ хоёр яг адилхан утгатай. Хамгийн гол нь whether you want to eat a steak or not. Энд би дутуу бичиж хамгийн гол нь энэ нь болохоор нэг бол төгсгөлдөө орж ирнэ. Өгүүлбэрийн хамгийн төгсгөлдөө орж ирж болно. Эсвэл шууд whether гэдгийнхаа араас ороод ирчих болно. За тэгэхээр энэ нэг ингэж бичгээд нэг мартцаад байдаг хандлагатай яг дөнгөж сая би мартсан шиг. Тэгэхээр ингэ биччихвэл арай амар байдаг шүү. Ерөөсөө мартах юм байхгүй шууд whether or not гэж араас нь шууд ингэ бичдэг. Тэгэхээр энэ чинь өгүүлбэрийн бүтцэн яаж явдаг вэ гэхээр хамгийн ихэнд чи сонгох хэрэгтэй гэдэг чинь. Чи сонгох хэрэгтэй. You need to decide. Тэгэхээр өгүүлбэр нь өөрөө монголоор та нар нэг бодоод үз. Сайн ингэсэн шүү дээ. Юу лээ? Би хөвсгөл явах хэсгээ мэдэхгүй байна. Тэгэхээр хамгийн өгүүлбэрийн төгсгөлд нь би мэдэхгүй байна гэдэг дуусч байгаас тэгэхээр би мэдэхгүй байна гэж хэлэхдээ I don't know гэж хэлнэ. Тэгвэл одоо ингэж өгүүлбэрээ бөөнөрөө нэгсэндээ орчуулж сурж байгаа байхгүй. Би хөвсгөл явах хэсгээ мэдэхгүй байна гэхээр I don't know явах хэсгээ гэдэг чинь те. Whether or not to go гэдэг чинь. Тэгэхээр энэ чинь болохоор to гэдэг нь ингээд орж иж байгаа байхгүй. Тэгэхээр явах хэсгээ гэж хэлж байгаа үед болохоор заавал шууд өгүүлбэрээр хэлэхдээ өгүүлбэрээр хэлэхдээ to гэж орж байгаа. Энэ чинь хараа л та to eat гэдэг чинь тийм. Энэ чинь яг яаж байгаа гэхээр нэг want гэдэг үг орж ирж байна. Тэгэхээр би хөвсгөл ямаар байгаа хэсгээ мэдэхгүй байна гэж хэлж байгаа бол whether or not I want to go болоо явчихна. Ямаар байгаа хэсгээ, явахыг хүсэж байгаа хэсгээ мэдэхгүй байна. Тэгэхээр зүгээр л явах хэсгээ мэдэхгүй байна гэдэг юм бол зүгээр I want гэдгийг ингээд хасчихдээ шүү. Okay? Whether or not to go to хөвсгөл. Энд чи яг to орж иж байгаа гэх юм бол нэг тийшээ явах гэсэн утгаараа тий. За тэгвэл энэ доор нь байгаа энэ өгүүлбэрийг бөөнөр нэг орчуулд үзье. Чи Монгол руу явах хэсгийг хурдан шийд гэдэг чинь. За тэгэхээр хурдан шийд гэдэг нь болохоор хамгийн ихэнд бичигдээд тэгээ ингээд цаашаа орчуулад үлдсэн ингээд явчих нь шүү. За бөөнөр энийг хийгээд үзэр би дараагийн хэсэг рүү орж ирээ. За тэгэхээр саний үйлдвэр орчуулахдаа чи Монгол руу явах хэсгээ хурдан шийд decide now гэдэг ч юм уу эсвэл decide fast эсвэл за decide fast гэдэг ч болно дөө. Decide fast whether or not to go эсвэл whether or not to go to Mongolia гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол руу явахыг хүсэж байгаа хэсгээ хурдан шийд гэж хэлж байгаа бол decide fast whether you want to go to Mongolia гэдэг нь явчих. За тэгэхээр энэний өөр нэг хөлбөр нь юу байдаг вэ гэхээр за би стейк авах уу, бургер авах уу гэдгээ мэдэхгүй байна гэдэг ч юм уу. Чи одоо стейк авах уу, бургер гэдгээ хурдан шийд
тэр нэг зөөгч нь ирсэн байна. Хүлээж ийн гэдэг ч юм уу. Тэгэнгүүт you need to decide whether you want a steak or a burger гэдэг чинь. Want to eat a steak or a burger. Тэгэхээр чи burger идмээр байна уу? Steak идмээр байна уу гэлгээ шийдээ гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн ихэнд you need to decide. За тэгэхээр өнөр өмнөх өгүүлбэр дээр нэг жишээ аваад үзье. За чи хөвсгөл би хөвсгөл явах уу, уус явах уу гэдгээ мэдэхгүй байна гэд хэлье. Би хөвсгөл явах уу, уус явах уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр мэдэхгүй байна гэдэг нь хамгийн түрүүнд хэлээд орж ирнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр I don't know whether to go. Эсвэл энэ ч болохоор whether I want байж болно. Хөвсгөл явмаар байна уу, уус явмаар байна уу, аль руу явмаар байгаа хүсэж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн бол I want. Зүгээр явах уу гэж хэлж байгаа бол зүгээр I want-ыг нь хасч болно. Whether to go to хөвсгөл or уус. Ингээд болоо. Ямар асуудалгүй. За тэгэхээр өнөөдөр хичээл ийм байна.